Надад бэлдсэн тэр төлөвлөгөөг гөөгийн дараа зөндөө олон байж магадгүй шүү дээ. Тэгэхээр жоон байж байгаа өнөөдөр уншсан хэсэг рүү орно. Юуны дөрөнд харах юм бол хүмүүс бид дандаа амьдралд төлөлөө гаргаж амьдрдаг шүү дээ, тийм үү? За эхлээд ийм зүйлийг хийн, дараа ийм зүйлийг хийн. За ирээдүйд би тийм хүн болно, би ийм зүйлийг хийн гэж хүн болгон янз бүрийн байдлаар төлөвлөгөө гаргадаг байна. Гэхдээ нэг зүйлийг хэдүүл ойлгох хэрэгтэй нь таны амьдрал бол таны амьдрал биш баа. Таны амьдрал бол таны амьдрал биш гинэ. Биш гэж байна. Ягаад тэр өгөхлөөр сайн бодож үзье. Миний амьдрал бол миний амьдрал биш. Тийм учраас хүмүүс өөрийнхөө миний амьдрал бол миний амьдрал гэж бодоод хүмүүс өөрөө өөрсдийнхөө амьдрал зориулсан төлөвлөгөө гаргадаг. Энэ өөрөө буруу явдаг. Яагаад гэвэл таны амьдрал бол таны амьдрал биш. Таны амьдралыг Бурхан танд өгсөн амьдрал юм байна. Амен. Амен. Тэгвэл нэг зүйл ойлоо. Миний амьдрал бол миний биш юм аа. Энийг зөндөө олон янзаар нотолж байна. Яг л би өмнө нь одоо ихэд эхлэл намаар би сургаал зааж байгаа байхгүй юу чуулганд. Гэтэ эхлэл нам 2 дугаар бүлэглэлээр би сургаал бэлдэж авах үед нэр нь хагас өдөр бүтэн сургаал бэлддэг л дээ. Хагас өдөр эхлэл нам 2 дугаар бүлгээр сургаал бэлдэж авах үед нэг ихтэл миний зүрхэнд маш хүчтэй хүрсэн нь Бурхан газар шорооноос хүнийг урлаад хамраар 8 амьсгалыг үлэн оруулахад хүн амьд оршиж болжээ. Энэ ишлэл уншихад надад үнэхээр том шок болсон ба. Яагаад шок болсон гэж бодож байгаа вэ гэхээр хүн газар шороон Бурхан хүний газар шорооноос урлаад. Өөрөөр хэлбэл хүн шороо байсан байна. Бид газар шороо байсан. Тэгэхэд Бурхан газар шорооноос хүнийг урлсан. Тэг өнөөдөр та бид бий болсон. Мэдээж ойлгож байна. Түүнээс яг энэ уншихад Бурхан ямар зүйлд шок авсан бэ гэхээр Бурхан тоос шороноос хүнийг уралцсан баг. Нөгөө нэг тоос шороо байсан хүмүүс өнөөдөр Бурханыг үл тооцсон амьдарч байгаа. Энийг харахаа үнэхээр сонирн байгаа байхгүй. Бурхан тоос шороноос хүнийг бүтээсэн байхад хүмүүс миний амьдрал бол минийх гэж явж байгаа. Тэгмээс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бурхан тоос шороо байхад бүтээсэн. Та тэгээд хүн болсон. Тэгвэл таны амьдрал таних биш гэдгийг том баталгаа юм. Амин ахгүй юу? Тийм шүү дээ. Тэгээ Бурхан намайг бүтээсэн учраас миний амьд яваа шалтгаан нь Бурханаас өгдөж байгаа байна гэдгийг харах хэрэгтэй. Хэрвээ таны амьдрал таних гэж бодвол та төлөвлөгөөгөө өөрөө гаргах гэдэг асуудал болно гэсэн үг байхгүй юу? Бурхан тань зүгээр амьдралыг өгсөн юм. Дараач байгаа нэг жишээ. Таны амьдрал ягаад таних биш гэдгийг та мэдэх үү? Та дэлхий дээр хэдэн онд хааж ямар гэр бүл төрөхөө шийдээгүй шүү дээ. Энэ би хэдэн сарын би нэр багцаа 2-9 настай гэсэн. Би 27 настай шүү заяа. 1991 оны 10 сарын 18 Солонгос байхад миний төсөөдөр байна. Тэгээд би 1991 оны 10 сарын 18-нд хаан төрөөг шийдээгүй. Би гэсэн чинь төрцөн байсан. Би жоохон ядууд айл төрсөн. Гэтэ баян айл төрмөр байсан. Хэрвээ надад асуусан бол баяж хаан төрөнд би баян айл төрмөр байна гэж хэлнэ. Ямар усан төрмөр нэг төхөн бол би баяж би юу Америк төрмөр байна. Ингэж хэлэх байсан баг. Гэтэ надад асуугаагүй. Зүгээр л чи төр гэж төрүүлсэн. Миний яаж ойлгож байна вэ? Өөрөөр төрөхдөө би хүртэл төлөлөөгүй. Тэгвэл таны амьдрал таних биш гэсэн үг шүү дээ. Амен. Амен. Түнчээрсэн би дахиад хэлэх гээд байгаа нь миний амьдрал бол миний гэсэн тэнийг бодлоо авч явах хэрэгтэй байна. Өнөөдөр Христос хүмүүс тулгарч байгаа том асуудал нэг энэ аахгүй юу? Миний амьдрал минийх. Тэгээ би төлөвлөгөө гаргаж амьдрал. Гэтэ хамгийн сонирхолтой нь би уул нэг зөндөөс ишлэл бэлдсэн чинь ишлэл маань гарах боломжгүй. Тэгэхээр амаараа ярихаас гарахгүй. Таны амьдрал таних биш гэдгийн том баталгаа, дараагийн том баталгаа юу гэдэг вэ гэхээр 2 дугаар Коринт нам 5:10-ыг харуул, мөн намлагчийн үгс 11:9-ыг харуул ийм үг байгаа. Бурхан хүн болгоныг сайн ч вэ, муу ч вэ, юу хийснийхэн төлөө хариу өгөхийн тулд шүүх олно гэж хэлсэн байдаг. Амен. Аяа жоохон амен гэж ханга хэлээрэй. Бурхан болгоныг шүүнэ гэсэн юм аа. Та сайн зүйл хийсэн, муу зүйл хийсэн Бурхан шүүнэ гэсэн юм аа. Өөрөөр хэдэн нэгэн өдөр та Бурханы өмнө зогсно. Бурханы агууд цэнтгийн өмнө хэдэн нэг өдөр зогсох болно. Тэгээ би энийг хараад нэг зүйлийг ойлгож байгаа. Бурхан намайг шүүх ямар хэрэгтэй юм? Миний амьдрал минийх биш юм уу? Хэрвээ Бурхан таныг шүүнэ гэж байгаа. Хэдэн нэг өдөр Бурхан таныг сайн зүйл хийсэн, муу зүйл хийсэн аль нэгэн өдөр шүүнэ гэж байгаа бол таны амьдрал таних биш гэдэг том баталгаа биш гэж юу?
아멘 할까요? Тийм шиг гэж. Яг залуучууд олон байгаа учраас би энэ тухай ярих гэж бодсон. Таны амьдрал таних биш. Яагаад? Бохож тэгвэл хүмүүс очиж хэлдэг шүү дээ. Бурхан минь болтоо. Би миний яаж дураар амьдрал ямар төлөвлөгөө, хаан сурна, хинтээ гэрлэн, хаагур явна, ямар зүйлийн тань ямар хамаатай. Та намайг ямар шүүх хэрэгтэй гэж хүмүүс хэлнэ шүү дээ. Гэтэ бурхан шүүнэ гэж хэлсэн л бол бурхан нэг бидэнд ямар нэгэн зүйлийг даатгсан учраас буцаагаад нэгч байгаа гэсэн үг шүү дээ. За тэр яасан? Энэ яасан? Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ? Бурхан бидэнд амьдралыг өгсөн. Би чамаа хэлэхдээ хүн бол төрүүлсэн. Тэгвэл чи юу хийж бүтээсэн бэ? Би чамаа яаж амьдраас гэж хүсчихсэн тэр амьдралд дагаж амьдрах чадсан уу? Яагаад бурхан бидэнд амьдралыг өгсөн учраас. Тэр буцаагаад бидэнд хэзээ нэг өдөр шүүх эрэхтэйгээр зогсож чадж байгаа гэсэн юм. Тэгвэл Библийг харахтаа бурхан намайг шүүнэ гэдэг үгийг харахтаа миний амьдрал бол минийх биш юм байна. Би өөрийнхөө дураар амьдрахгүй юм байна гэдгээ харж олно гэсэн. Хажуудтай таны амьдрал таних биш шүү. Хэзээ нэг өдөр Христийн өмнө Христос сүр судлын өмнө гарч ирнэ гэж байгаа бидний хувьд бидний амьдрал мэднэрх биш юм а гэдгийг том батлаа. Үнэхээр том батлаа. Гэтэ хамгийн дүрстгэл өвдөж байгаа нэг зүйл нь юу гэхээр бидэнд 66 хүртэл Библи байна тийм үү? Библиэс гадаа сатаны Библи гэж байна. Satanic Bible гэж байна. Satanic Bible дээр ямар үг байдаг вэ гэхээр ийм үг байна. The God you save may be yourself. Тавчсан дээр үсээ гэхээр чамайг аварч чадах бурхан чи өөрөө болж болно. Ингээнээр хэлнэ. Ойлгож байна уу? Тэгээ юу гэсэн үг вэ гэхээр та сатаны Библи номыг уншаад үзвэл тавчхандаа гол мэдээ санаа нь чиний амьдрал эзэн чи өөрөө бити сул дорой болж бурхан гэж гүгээд. Яг ийм утга санаа байхгүй. Өнөөдөр маш олон христч хүмүүс яг ийм их бодолтой амьдарч байгаа. Есүс итгэдэг хүн бол угаасаа ойлгомжтой. Миний амьдрал минийх гэж. Харин Есүс итгэж байгаа хэрнээ. Цорын ганц бурхан өөрт нь амьдралыг өгсөн хэрнээ гэдэг мэдж байгаа хэрнээ. Миний амьдрал бол минийх. Би өөрийнхөө амьдралд зориулж өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хийж төлөө гаргана гэж бодож байгаа. Хэрэв миний ингэж ярьж байгаа зүйл таны зүрхэнд хүнд тусаж байгаа бол та тэгж явж байгаа л гэсэн үг байхгүй юу? Харин танд хүнд тусахгүй байгаа бол та тийм юм байгаа яана гэсэн. Өөрөөр би миний зорилго нь энэ хүн өөрийнхөө миний амьдрал минийх гэж явж байгаасаа болоод замаа алдчихад байдал нь буцаахыг хүсэж байгаа юм. Тиймээс таны амьдрал таних биш. Таны амьдралыг хэн танд өгсөн? Бурхан танд өгсөн. Амен. Дагалахгүй миний амьдрал бол минийх биш юм аа. Миний амьдрал бол минийх биш юм аа. Амьдралыг минь бурхан надад өгсөн юм аа. Амьдралыг минь бурхан надад өгсөн юм аа. Амен. Тэм учраас та бид өөрийнхөө алдрын төлөө амьдрах ёсгүй. Хиний алдрын төлөө? Хиний алдрын төлөө амьдрах ёсгүй? Өөрийнхөө алдрын төлөө. Хиний алдрын төлөө амьдрах ёсгүй гинэ? Өөрийнхөө алдрын төлөө. Тэгвэл маш олон хүмүүс өөрийнхөө нэр төрлийн төлөө амьдрч шүү дээ. Энийг хийх юм бол би нийгэм нэр хүндтэй болно. Энийг хийх юм бол би сток гой амьд чадна. Энийг хийх юм бол би тэгнэ. Энийг хийх юм бол бид тэгнэ. Энийг хийх юм бол манайх тэгнэ. Энийг хийх юм бол бид ингэнэ. Яг өөрийнхөө нэр төрлийн төлөө, нийгэмдх байр суурийн төлөө. Гэтэ хамгийн хэцүү нь гэхээр дарах нь бол гайгүй иймэрхүү зүйл. Хотод ирэхээр илүү их болж байгаа байхгүй. Та хотод өрсөлдөө ихтэй. Хүн болон амьдрахын төлөө тэмцэж байгаа болохоор нэгнийхээ дээр гарах гэсэн өсөл их байгаа. Тиймээс амьдралыг бурхан надад өгсөн гэдэг мэдж байгаа гэнэ өөрийнхөө нэр хүндлийн төлөө амьдрна гэдэг чинь буруу зүйл юм. Тэгвэл Эхлэл ном 11-р бүлгийг харах юм бол Бабел цамхаг барьж байгаа түүх гардаг. Бабел цамхаг барьж байгаа түүхийн гол санаа нь Тэнгэр дудал өндөр цамхаг бариад нэрээ алтаршуулъя гэж хэлсэн байдаг. Ноагийн үерийн дараа үер болоод бүх хүмүүс үхэж байгааг харсан сонсон нөхдүүд тэрнээ дахин тэнгэр дудал цамхаг бариад нэрээ алтаршуулъя. Өөр нэр төрөнлөө амьдрья гэсэн. Бурхан үнийг хараад зүгээр өнгөрөөгүй. Бурхан очиод Бабел цамхаг нурахдаа юу ч хэлсэн бэ гэхээр хэрэг эднийг зогсоохгүй бол эдгээр цаашдаа бүр илүү инээс өөр зүйл хийх гээд байна гэж хэлсэн. Тавчхандаа юу гэж асуув гэхээр та
өөрийнхөө нийт төрийн төлөө ямар нэгэн зүйлийг хийгээ явбал та цаашдаа бүр илүү гим нүгэлтээр орох магадлал өндөр болдог гэсэн үг. Тиймээс та өөрийнхөө нийт төрийн төлөө амьдарч эхлүүл бурхан таны амьдрал дээр нураалтыг бий болгох. Тэм бодоод үз. Бид нийт төрийн төлөө ямар нэгэн зүйлийг хийж явдаг, овоогоо явж идэг, гоё явж ин та хэд нэг өдөр та дампуурдаг. Тэгм бол та улам тэр бурхан танаас зогсохгүй бол та улам бил хүмүүс хамруу явахгүй даваач юмсан. Өөрийн нэр төрлийн төлөө амьдрахаа болоо. Амен ахгүй юу? Исаи ном 43:7 дээр юу гэж хэлдэг вэ? Би тэднийг өөрийн алсын төлөө бүтээж бий болгож хийсэн юм аа. Бурхан та бидний өөрийнхөө алдрын төлөө бүтээсэн гэж Библиэд тодорхой хэлсэн байна. Яагаад өөрийнхөө нэр төлөв төлөө амьдрах гэж тэгж их зүтгэдэг юм бэ? Өөрөөр таны амьдралыг харахад бурхан алдарч цаахаар бурхан таныг бүтээсэн гэж байгаа байхгүй юу? Тиймээс өөрийнхөө нэр төлөлийн төлөө ямар нэг зүйлийг хийх вэ? Таны амьдралын зорилго бол бурханы алдаршуулах юм. Хийж байгаа ямар нэгэн зүйлээр дамжаад таны бурхан эзэн алдарч шахах гэсэн. Учир нь таны эзэн ийм л зорилгоор бүтээж, ийм л зорилгоор дуудаж, ийм л зорилгоор өөртөө авчирсан. Бас нэр албалтай амьдрахад таны амьд таних биш учраас. Хоёрдугаар нь таны амьд таних биш учраас нь гэр бүлийнхэн төлөө амьдрахаа байл. Ингээд зарим хүн тусч байгаа. Ямар утгатайгаар би хэлж байгаа гэхээр ийм үг. Матай номын 10:37 дээр хэрвээ хин нэг надаас илүү эцэг их ах トゥ амрах садна хайрладаг бол миний хувьд зах ёстой нэг биш. Ойлгож байна? Та бурханаас илүү, та Христэс илүү гэр бүлийн хүмүүсийг, үр хүүхдийг, найз нөхдийгөө илүү хайрладаг бол бурханы юм та зах ёстой нэг юм биш гэсэн үг байна. Өөрөөр таны амьдрал буруу яваад байна гэсэн үг. Тэгэхээр ингэж сонсоход зарим нэг хүмүүс ч буруу ойлгож байгаа. Тэгэд юу шилж байна гэхээр гэр бүл хайрлахгүйгээр бурханы хайр гэсэн санаа биш. Зүгээр л бурханы гэр бүлээс түрүүн тавиа. Христийг гэр бүлээс түрүүн хайрлаа гэсэн үг шүү. Гэтэл зөндөө болох хүмүүс тэгдэггүй. Яг бодож яж итгэхдээ очиод ингээд бурхан минь надад тийм өгөөч гэж гоодаг. Есүс гэсэн дээр яг адилхан. Есүс надад тийм өгөөч. Харин Есүс бэрд болох хүсдэггүй. Есүс эзэн болохыг хүсдэг. Есүс эзэн болохыг хүснэ гэж юу вэ? Эзэн цахарна гэсэн үг. Тиймээс Есүсийг бэрчиг гэдэг бол харин эзнээ болох хэрэгтэй. Хэрвээ та Есүсийг эзэн гэж амаараа үлэн шээ. Энэ Христ гэж байгаа юм. Хайртай хүн өөртөө итгэлээр дахин нэг шалга хаана явж байгаа юм. Гэр бүлийн төлөө амьдрах. Би зүйлэд нэлээд хүмүүсийн төлөө залбирдаг болж байгаа байхгүй юу? Тэгээ би нэг хүн төлөө залбирж өгч ирсэн байна. Залбирсан чинь ерөөсө болчихгүйсэн. Цаашаа нэг л явчихгүй гацаад ирсэн. Тэгээ бурханаа би энэ хүний эдгээс авч хүсэж байна. Та ингэ туслаач гэж залбирж байхад бурханаа нэг асуултыг асуугаарай гэж хэлсэн. Сануулсан. Тэгээ би залбирж асууж хагаад нэг асуулт асууя. Та хэнийг хамгийн их хайрладаг вэ? Хүүгээ. Манай хэлдэж. Гэсэн. Хүүгээ хамгийн их хайрладаг. Хүүгийн төлөө би амьдарч байна. Яг гоо хүмүүнлэг үзлийн хувьд бол энэ зөв шүү дээ. Хүүгээ илүү хайрлах нь зөв. Христтгэлийн хувьд энэ чинь сайн биш ээ. Яагаад бурхнаас түрүүнд хайрлаж болохгүй. Бурхан хартаагаас гадна та хүүхдтэй бурхнаас түрүүнд тавьж хайрлвал таны амьдрал өөр дампуу болох байхгүй юу? Тэр бурхан мэддэг байхгүй юу? Тиймээс таны амьдрал таних биш гэдэг шиг талтгаан байгаа учраас нэг зүйл ойлгох нь гэр бүлийнхэн төлөө битээ амьдрал. Өөрөөр зөвхөн гэр бүлийнхэн төлөө гэсэн бодолтой битээ яваараа гэсэн үг утгаар хэлж байгаа юм. Ямар нахгүй юу? Хүчээр хэлж байна. Таны амьдралаа таних биш. Өөрийн нэр алхнаар амьдрахаа болцсон. Зөвхөн гэр бүлийнхэн төлөө амьдрдаг болцсон. Бурханы өнгөрсөн хугацаанд надад заасан зүйлсүүдийн нэг нь. Гэхдээ олон тохиолдолд өөрийнхөө төлөө амьдрахаас болж ирсэн. Одоо ч гэсэн үе гинт хөдөлдөг. Хооч өвчин хөдөлнө гэдэг шиг. Үе боддог.
гадаа ингээд бороо ороод сэрүүхэн салхилж явах үед үй боддог. Яа хинтэл амьдрах вэ? Би яагаад анзаар ингэх хэвээр юм болоо. Тэгээд бурхан надад заасан зүйл тэр байхгүй. Би чиний эзэн. Би чиний бурхан. Чимэний үснэ явах хэрэгтэй. Энэ чинь Христэд амьдрах байхгүй юу? Тэгвэл өөрөө миний амьдрал минийх биш юм а гэсэн тэр бодлыг зүрхэндээ гүн суулгах хэрэгтэй. Тэгвэл амьдрал чи шал өөр болж байна. Шал өөр болж байна. Харин бүр гайхалтай нэг үг нь яг та нар шинэ үетгэгчнэр биш болохоор би ингэж ярьж байгаа юм шүү заяа. 20 дугаар Коринт ном 5:15 дээр юм байна. Энэ дээр маш гоё үг хэлж байгаа нь хамт уншъя. 20 дугаар Коринт 5:15. Юугээ битээ Ирмягаа битээ алгуулгаарай. Дахиад хайх гэж зовж магадгүй. 2 дугаар Коринт 2:15. 5:15 уучлаарай. Орва. Тэрээр бүгдийн төлөө өгсөн учраас амьд байхад цаашид өөрсдийн төлөө өгсөн. Харин өөрсдийн төлөө өгөхэд амьдсан түүний төлөө амьдах ёстой юм. Амен. Энэ юуны төлөө амьдрах ёстой гэж өгж байгаа зү. Тэр бүгдийн төлөө өгсөн учраас өгөөд амьдуулагдсан учраас давчнаа хиний төлөө амьдраарай гэсэн үг. Бидний төлөө өгсөн, амьдсан хиний төлөө Есүсийн төлөө амьдраарай гэсэн. Хүмүүс би тань нэг чухал юм хэлээд байна. Би тань хэлээд байна. Юу гэсэн та Библи бидэнд хэлэхдээ Есүсийн төлөө амьдрах гэсэн байна. Амен ахгүй юу? Есүсийн төлөө амьдраарай гэж Библи бидэнд хэлдэг юм аа. Есүсийн төлөө амьдраарай гэж Библи бидэнд хэлдэг юм аа. Тэгээ зарим хүмүүс бол зүгээр би яах юм? Тоо амьдмаар шүү дээ. Есүсийн төлөө амьдрах гэхээр та дандаа л сүмд явж сайн мэдээ дараа нэгээр ойлгож байгаа. Тийм утга байгаа ч гэсэн бүхэлдээ тийм биш шүү дээ. Есүс үл амьдан гэхээр та дуртай байгаа юм хийхэ болчихно гэж бас ойлгож болохгүй шүү дээ. Та анхаархан бодолтой байна гэсэн. Есүс үл амьдан гэхээр хүсэж байгаа юмнахаа бүрэн эсрэг юм хийнэ гэж бодож байгаа. Тэгж бодож болохгүй. 5 дахь өдөр би нэг сургаал заажсэн чинь нэг залуу Есүс амьдан гэхээр айж гэнэ үү? Айж байгаа юм гар өрөхгүй гэсэн чинь нэг залуу гар өрөхгүй. Яагаад гэсэн чинь бурхан Африк руу олж магадгүй гэж бодлоо. Хэрвээ тэр хүний бурхан Африк руу явуулахыг хүсвэл ямар сэтгэлийн бас өгнө. Ямар бас хүчийг бас өгнө. Нөгөө хүн хүчээр ингээд нэг зовж шаналлахгүйгээр нэг хэцүүг мэдж байгаа хэрнээ л баяр хөөртэйгээр явах болно. Тиймээс бурхан шал тэнгэр газ шиг далигаар ажилладаг. Амен. Тиймээс таны амьдрал бол таньх биш бурханаас танд өгөгдсөн амьдрал учраас Есүс Христийн төлөө амьдарцгаая. Амен. Есүс Христийн төлөө амьдарцгаая. Амен. Яагаад энэ дээр хэлээд жоохон голцтой ярьдаг вэ гэхээр Эхлэл номоос их нөлөө авсаж байна. Эхлэл ном дээр Адам хоёрыг тэгээд энийг идэж болохгүй бусдын хангалттай идээрэй. Тэр могоо ирээд энийг идвэл бурхантай адилхан болж. Адам хоёрын алдаа юу вэ? Өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө удирдах хүссэн учраас тэр. Миний амьдралаар минийх гэж бодсон учраас тэр. Өөрөөр хэлбэл хүн төрлөختний хамгийн том гэм нүгэл юу гэхээр өөрийнхөө амьдралын эзэн өөрөө болох гэж оролдох явдал. Тиймээс сатаа ирээд хэлхийг гоё хэлнэ. Өөрийнхөө хүсэж байгаа юм хийж яваач. Тэгвэл яг үндэ зам алдах байхгүй. Тиймээс Есүс амьдрцгаая. Тэгээ би нэг олон дахин удаа ярьсан ч ерөөс уудахгүй ярьсаар байж байна. Есүсийн төлөө амьдрцгаая. Миний төлөө Есүс өгсөн байхад би тэгээ яхан
Нэрмдийн төлөө, мөнгөний төлөө чухал тиймний төлөө явж болохгүй шүү дээ. Тэгвэл зарим хүмүүс би тэгээ яах вэ? Деваастаа ч шанглаа. Амен. Амен гоё чухал хэсэгтэй хэлэхгүй юм. Есүс төлөө ямаа зовж байгаа шүү дээ. Зовж байгаа эцтэй жаргалаа хараас авах уу гэхээр деваач нь очиад байгаа. Деваач нь очиад жаргалаа авцгаая. Тэгэхэд энд заваад деваач нь зарцгаая. Ямар хамаг амхан заяа. Үсрээд 70 жил зовж байгаа. Тэгээд яваач нь мөөхөд жаргаж байгаа. Тэгээ болох. Бурхны 8 энэ шүү дээ. Хэдэн жил миний төлөө жоохон зовчих. Заяа. Чам мөнхийн юм болоо. Их хүмүүс тийхгүй байна. Мөнхийн юм надад хамаагүй. Энэ юм бол чухал байна. Тиймээс сатаны библиэд бас нэг үг байлээ. Жоохон ингэ уучлаарай жоохон өөр юм яриад байгаа. Тэр нь гэхдээ өнөөдөр сатан ингэж ажиллаж байгаа учраас би хэлэх гээд байгаа байхгүй. Тэрэндээ юм уу? Таамж деваач ч байхгүй. Харин одоогийн чи амьдрал там деваач юм байна. Одоогоор чинь бодит одоогоор амьдрал гэсэн үг байна. Яг тийм үү? Ингээ яг хүмүүс олон тэгж амьдрал байгаа. Есүс гэдэг юм бол ярих юм байхгүй гэж. Харин Есүс итгэдэг юм. Там деваач нь маш их мэдчихэж байгаа хэрнээ. Тэгээ там деваач очихоор уучралах гэж. Наан бэлтгэлтэй. Есүс л амьдцгаая. Амен. Тэ. Есүс л амьдан гэхээр юу гэсэн үг вэ? Бурхан таны амьдралыг танд өгсөн гэсэн шүү дээ. Таалгын дээр Бурханы төлөвлөгөөний дагуу амьдарч байгаа гэсэн тийм ээ. Муу муу. Амен гэж. Тэгээ учраас Бурхан хүн болгонд харилцан адилгүй төлөвлөгөө бичсэн байгаа гэж хэлдэг. Яг. Хүн болгонд харилцан адилгүй төлөвлөгөө бэлдсэн байгаа гэдэг байгаамаа. Хүн болгонд харилцаа. Яагаад гэвэл Библийг харахаар Библийн цаг хугацааны дагуу Библиэр зөндөө олон хүн байгаа. Зөндөө олон хүн болгоны амьдралд төлөвлөгдсөн төлөвлөгөөнүүд нь өөрөөр байсан. Өнөөдөр бидний хэсэг Еврей ном, Иремя номын 4-ийн 1-ийн 4 дээр ийхүү эзнэг над дээр ирж эхийн хөвлөд чамайг бүрэлдүүлэхээс өмнө би чамайг мэдэж байсан. Амен. Хоёр гүшин гэж байна. Бурхан Иремя гэдэг хүнийг яаж ийсэн бэ? Эхийн хөвлөд бүрэлдэхээс өмнө яаж ийсэн? Мэдчихсэн гэж. Амен. Тэгвэл өнөөдөр та бидний гэсэн Бурхан эхийн хөвлөд байхаас яг адилхан мэдчихсэн гэж ойлгож болно ч тийм. Иремяг мэддэг мань мэддэг мэдэхгүй байсан биш шүү дээ. Иремя мэдж байгаад биднийг мэдж байгаа гэсэн үг шүү дээ. Эхийн хөвлөд байгаас нь би мэдчихсэн. Тэгээд төрхөөс ч өмнө би чамайг ариусгаж үндэстнүүдэд иш үзүүлэгч болгон танилцсан. Бурхан Иремяг төрхөөс нь өмнө Бурхан ариусгаад Иремя гэдэг хүнийг үндэстнүүдэд иш үзүүлэгч болгоод томилчихсан байсан гэсэн үг байна. Юу гэсэн үг? Иремя алидны гиснээс гаргаасаа түрүүнд юу хийх нь? Ямар хүн болох нь? Ямар төлөвлөгөөтэй амьдрах нь тодорхойлогдсон байсан гэсэн үг байхгүй юу? Зөвхөн Иремягийн тухай ярьж байгаа биш. Иремяг Бурхан ингэж төлөвлөсөн юм бол та бидний альман төлөвлөгөөтэй байгаа гэж хэлж болно. Хийдээс бахан Бурхан тань мэдэж Бурхан тань ямар нэгэн төлөвлөгөө бэлдсэн байх. Тэгээ Иремя иш үзүүлэгч болохоо болсон. Иремя хэлж байгаа. Би аяа эзэн Бурхан минь харагтун. Би баг залуутууд хэрхэн ярихыг мэдэхгүй юу. Ер нь би дандаа хэлдэг байсан байхгүй юу? Би энэ үгийг дандаа хэлдэг байсан. Тэгээ харин эзэн надад баг залуу гэж бүвэл учир нь чамааг илгээх газар бүр чи явах бол чам тушаах бүхнийг чи ярих бол тэднээс бүү чамайг чөлөөлөхөөр би чамтай хамт гэж эзэн тунхаг. Амен. Иремя гэдэг цаа нэг өдөр ингээд тэнэл явж исэн биш үү? Бурхан тагдуудаад Иремя би чамайг хийлдэх бас мэдчихсэн. Би чамайг исвэж болгон тавиллаа. Юу ядах бэ? Би чамайг хэцүү байна. Би жоохон хамаагүй гоё ярьж чадахгүй. Тэр хамаагүй. Би чамтай хамтаа очиж зүгээр л ярь явсан газар яв. Тэгээ Иремя энэ үгийг сонсоод явдаг. Иремягийн түүх хойш нь уншаад үзэх юм бол Иремя их зовдөг байхгүй хөрх юм. Их зовдөг. Яг тэгэхээр Иремя иш үзүүлэх хэрэгтэй. Ямар иш үзүүлэх хийсэн бэ гэхээр өөрийнх нь ус
мөхөж байгаа тухай үг дамжуулдаг гэсэн. Юудачуудаа хэмшээч. Бурхан таныг шийдэх гэж байна. Вавилончууд ирэн таныг сүрүүлэх гэж байна. Та нар Вавилонд бууж өг. Баг усаасраа урвсан гэмт хэрэг тооцогдчихсэн. Тэгсэн эзэн үг ярьсаар байсан байхгүй юу? Ирэмээ ярихгүй гээд амаа жимихээр дотроос нь ингээд гал шатаад ярихгүй байж завснаас ярьж завсан дээр ингээд яриад уйлаад ингэж амьдэрсэн. Хойшоо нэг Иреман намын бизнес сургууль дээр судалж байгаад би өмнөөс нэг өрөвдсөн. Хөр хэвд ингэж зоох гэж. Гэтэл Иремаа өөрт нь өгдсөн байсан төлөвлөгөөг мэдээд тэр төлөвлөгөөг биелүүлсэн. Тэр нь үндэснүүд иш үзүүлэгч болох төлөвлөгөө байсан. Тадгүй та бид хоёр надад өгдсөн байгаа бурхны төлөвлөгөөг мэдэж байгаа юу? Надад өгдсөн бурхны төлөвлөгөөний дагуу амьдарч байгаа юу асуулт байхгүй. Миний ярих зүйл гол сэдв юм. Хөрөө үгүй бол нэгэн хүмүүс яаж амьдарч дагаал тэгээ явна гэсэн үг байхгүй. Бурхан таныг мэдэж тань төлөвлөсөн төлөвлөгөө байгаа. Тэр төлөвлөгөөг та мэдэж байгаа юу? Та тэр төлөвлөгөөний дагуу амьдарч байгаа юу асуулт. Дотор хариулаарай. Та Библийг харах юм бол зөндөө олон байна. Адам байна. Адамыг бурхан өгсөн зорилго байсан бэхээр өсөн нэмж өнөр утган бол. Тэгээд бас дүүргээ захираад тэрнээс гадна эдийн засгийн арчлан сах. Энэ бол Адамд өгсөн үг гэдэг албар. Тараа мөгдөө Ноог мэд. Ноо зав хийж хүн төрөлхтний түүхийг өргөжлүүлэх хэрэгтэй үүрэгтэй албартай байсан. Нэгэж биелүүлсэн. Дараа нь Йосеф бүр харт түгэн гэр бүлээ дагуулж Египтэд оруулах хэрэгтэй. Тэр том үүргийг гүйцэтгсэн. Тэрийгэж хийсэн. Дараа нь Мосе Израилийн ард түмний авран гарах үүрэгтэй байсан. Тэрийгэж олж мэдсэн. Нэлээд хойж мэдсэн шүү дээ. Тэгсээс юм мэдээ ямар ч тэрийг хийсэн. Дараа нь Йошуа байна. Йошуа яга Мосе төрөөж өгсөн бэ? Йошуа гарч ирэх тул байхгүй. Йошуа гарч Израиль ард Канаан газар руу оруулсан. Тийм амьдралын үүрэгтэйсэн тэрийгэж хийсэн. Тэгм бол дараа цааш Самсон байна. Өөрөөр Самсоны уул нь их урт удаан хийх ёстойсэн байж магадгүй ч гэсэн Самсон ямар ч ихэнээс төрхөөс өмнө уул нь ингээд төлөвлөсөн. Самсон чи шүүгч болно энэ төр гэдэг. Назир хүн байна даа. Ямар ч гэсэн хийгээд амьд байснаас их олон хүн хүүхдээ алаад нэг ямар ч түүхээ азар ард түмний чөлөөлөх хавцаа болоод дуусдаг шүү дээ. Ямар ч чадхаараа үүргээ гүйцэтгсэн. Давид, Соломоны түүх жоохон байж өөр болно. Тэр донд баптист Иохан Есүс замыг бэлдэх тэр үүргээ мэдчихсэн тэргээ хийсэн. Есүс хамгийн гол баатар Есүс. Ямар үүргээ мэдчихсэн. Хүн төлөвлөгтөнд аврах хэрэгтэй үүргээ. Тэрийг төрхөөс мэдсэн шээ. Яг удаа ээж нууч. Өө чи. Юу ч юм бэ? Чи хаач юм гэсэн. Эцэг гэрт байх хэрэгтэй та мэдэхгүй мүү? Өөрөө Иесус 12 настай байхдаа юм мэдчихсэн байх нь. Хаана байх хэрэгтэй вэ? Тэгээ 30 настай болонгоо доо ашгүй үйлчлээ гараа гэрээ айж яваад үйлчлээ гэдэг шиг дээ. Иесус гол зорилго хүн төлөвлөлт амин. Тэр Иесус нэгээгүй юу? Тэр зорилгоо мэд Иесус нэгээгүй юу? Хийсэн. Тэм учраас та бид яасаа харагдсан шүү. Дараа нь Петр юудэчүүдийн төлөө, Паул харь үндэстнүүдийн төлөө дуудагдсан байлаа. Тэрийг олж мэдээд тийм үү. Паулыг харахаар их гоё байхгүй юу? Колосын номын библи судал хийж явах үед Паулын талаас сурч явах үед Паул үнэхээр гоё хэлсэн байна. Яг тэр Паул өөрийнх нь зовж байгааг Христийн зовлонд юу дуцсныг биедээ нөхдөг гэж бодож явдаг байсан юм. Ямар л өөрийгөө юу хийх ёстой юм гэсэн харь үндэстэнд сайн мэд ярихаар дуудагдсан юм би. Тэгвэл заримдаа өөрийгөө илчгэж хэлнэ, заримдаа Христийн боол гэж хэлнэ. Паул юу хийх мэдсэн байхгүй. Тиймээс чинь галтаа цогтой явж байсан гэсэн. Тэгвэл та бид мэдэж байна. Та бид хоёрын амьдралд байгаа Бурхны төлөвлөгөөг бид мэдж байна. Түүний төлөө алхаж байна байхгүй юу? Тэгвэл энэ нэг үхэн зам шиг алхахгүй. Тэгэх юм бол янз бүрийн нэг амьдралын нэг зөндөө олон уруу татал руу шамбаад ороод замаа алдаа таахгүй. Юу хийх ёстой мэдээд хичнээн гангасан ч гэсэн юугаа алдахгүй. Гартгаа алдахгүй явсаар яг. Төлөөгөө мэдчихэе амин. Төлөөгөө мэдчихэе. Би сонирхолтой юм ярьж байгаа ч тийм. Үгүй юм болоо. Аль хэдийн зарим нь өөрийн төлөвөө гаргацсан багтай. Би тэгэхээр би ингээ ярахаар тэн төлөвийг алдагдах гэдэг байна тий. Яа хүн сэдв бай.
Би ингэж амьдрах гэж хэлсэн байсан байхгүй. Тэгвэл нураад сурах хэрэгтэй. Гэхдээ энэ төлөвлөгөө чинь Бурханы төлөвлөгөө гэж магадгүй шээ. Бас айх хэрэг. Амен. Гэтэ төлөвлөгөөг авсан юм бид чадаагүй хүмүүс олон байна. Та дахиж Иелийг мэдэх үү? Дахиж шүүгчдийн гадаа захиж хэлээ. Хүүхдүүдээ Бурханаас илүү хайрласны олмаас хүүхдүүд нь ч өгсөн, өөрөө ч өгсөн. Өөрөө муухай өгдөө штэ. Амар тарган байж байгаа хойш тахмнаа тэгж өгдөг штэ. Бурхан өөрөө тэгж амсан байхгүй. Чи надад тохирохгүй байна. Чи надаас илүү хүүхдүүдэд хайрлаж байна. Дараа нь Юдас Есний 12 дагалчийн нэг байж мөнхийн усад Христтэй хамт сууж шүүх ирэх мэдтэй болох боломж байсан ирнэ. Мөгнөөс олж онсон шүү дээ. Өөрт нь өөрийгөө өгдсөн ч гэсэн. Соломон төгсгөлүүгээ эцгээр энсний сүмийг барих үүрэг аваад барьсан ч төгсгөлүүгээ Соломон янз бүрийн эмгтээчүүдтэй болсноосаа болоод харийн бурхан шүтээд түрүүн сон шийтгэл болж хүүхдүүдийнх нь хаанчлал баяр багтдаг. Израильчууд Египтээс гарч ирлээ. Яа Канаан газар руу орноо. Дундаас нь бурханы сорж итгэлгүй зан гаргаж тав бүгдээрээ онцгоод 20-с дээш насных нь бүгд арахгүй. Энэ үгийг сонсож бүгд зүйл өгдөг шүү дээ. Хин хоёроос бусдна. Каллав хоёроос бусдна. Бүгдээрээ үүрэг авсан ш. Би л чаддаг так дундаас нь өмж байгаа юм шиг. Ой мас олон Христ хүмүүс ч гэсэн Бурхан нам энэ зүйлийг дуудсан мэдж байгааг нь явж байгаа дундаас ёо болохгүй байна. Гэтэ жоогоо тисцсэн болчих байсан байхгүй юу? Амен. Та нар Йошуа номон дээр гардаг нэг түүхийг мэдвэл тэрэн дээр ойлгоо. Ай хотыг эзлэх үед нэг Ахан гэдэг хүн эд хөрөнгөний аваад далд хийчихдэг шүү дээ. Энээс болж өөрийгөө гэр бүлтэйгээ мас рүүхтэй бүгд нь үхэлд хүргэдэг. Тэгсэн чинь Бурхан яа таваа гих дээр нь Ай хотыг эзлэхдээ олдсон болоод мас рүүгийг нь авч олно гэж хэлдэг. Жохоо тисцэн бол Ерхоохоос юм авахгүйгээр Аяас авч болох юм байхгүй юу? Тэр хүчтэй юм уу? Тисгээс гараад зам алдаад болигээд тэгээд бодолчих. Эснээс төлөвлөгөө авсан бол тууштай бай сурцгаая. Амен. Тэгээ би уул нэг бүлгээ сургаад заадаг байхгүй. Өнөөдөр ингэ олон энэ тэндээс яриа. Тэгээ олон хүн надад асуусан. Тэгвэл тэр төлөвлөгөөг яаж мэдэх юм бэ? Ирмэ Бурхан ихэнх хөвлөл бүрэлдэхээс нь мэдчихсэн байна, тийм үү? Төрхөөс өмнө ариусгаж томилсон байна. Өнөөдөр Бурхан яг бидний хувьд адилхан байгаа шүү дээ. Би тэрийг мэдэх л болно гэсэн байхгүй. Тэгвэл яаж мэдэх вэ? Яаж мэдэх вэ асуухгүй маа. Амаш амир. Тэр нь та бууж өг. Та Бурханд бууж өг. Амин ахгүй гэнэ. Та Бурханд бууж өг. Есүсийн залбирал. Есүс Бурханы хүслэнд дагуу сайн явж байгаа. Явж нэг юм дээр өөрөөр явахыг хүссэн байхгүй юу? Нэг юм дээр өөрөөр явахыг хүссэн байна. Бурхан хийгээрэй гэсэн болгон сайн хийж явж байгаа нь. Яг нэг юм дээр энэнийг би өөрөөр явмаар байна гэж хүссэн. Тэр юу вэ? Цагаалмаа хийсэн шүү дээ. Хаягнаа суух явдал. Цагаалмаа цогцох байсан. Бусдын бүгднийг хийсэн яг цагаалмаа дээр тэр боломжтой бол залилт өгч. Тэсэн юм. Миний хүслээр биш. Таны хүслээр. Бууж өгсөн байхгүй Есүс. Тэдгээр Бурханы өөртөө бичсэн байсан төлөвлөгөө яг энэ үед ирээд хэцүү байгааг харсан ч гэсэн таны хүслээр бууж өгсөн учраас. Та бид бууж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл байнга эзэн би энийг хүсэж байна. Гэтэ таны хүслийг би түрүүн тамаар байна. Энэ сэтгэлийн хандлага буюу бууж өгч байгаа явдал хамгийн чухал байна. Зарим хүмүүс ингэж
Бурхан минь надад та өөрийнхөө төлөв хэлж өгөөч. Намайг яаж амьдрахаас хүсэж чинь, хаашаа явахаас хүсэж чинь, намайг юу хийхээс хүсэж надад хэлж өгөөч. Гэхдээ бурхан хариулахгүй. Тэгэхээр бурхан хариулахгүй шүү дээ. Гэхдээ нөгөө хүн хариулсан ч хийхийг хүсэхгүй байгаа. Тэгвэл бурхан хэлэхгүй шүү дээ. Хилээд ямар нэмэр байгаа. Зарим хүмүүс нь би энийг хийхийг хүсэж байгаа. За бурханы төлөө сонсоод үзье. Тэгээ таалагдвал тэрийг. Би пастор болъё гэсэн мөрөөдөлтөй байсан үедээ нэг талаараа би компьютерийн ангид ороод пастлайд бүтлгүүдвэл компьютерийн ангид ороод мэрэгчлэр ажил явчихна. Ингээ яг ингээд гой ингээ явж болох. Яа компьютер мэрэгчлэлтэй юм чинь тэрнгээр яваад эн чин юм гэж мэдгүй энэ аягуул бүтэхгүй юм байгаа. Ирээд юу ч болох юм бэлээ. Яг хүмүүс сайлуу гэдэг учраас. Тэгээд их бодож ирсэн. Тэгээ бахна намайг тэгж удирдаг. Энийг байлуулсан баг. Тэр юм чаас нь юу их гэдэг нь тэгэхээр хэдий тань хүсэл байгаа ч гэсэн нураа. Тэгээ бурханы хүсэл таны хүсэл бол миний хүсэл биш таны хүсэл бол. Энэ сэтгэлийн хандлагатай бай. Тэгвэл эзэн танд өөрийнхөө төлөвлөгөө заавал нийлүүлэх болно. Бурханд бууж өгцгөө яв. Гэтэ та нарын хідэн бууж өгөх сайн мэдгүй лээ. Марк номон дээр намайг дагж байгаа хүн юугаа өөр гэдэг үлээ. Намаагаа өөр. Өөрийгөө тэгвэл юу гэсэн үг вэ? Өөрийнхөө хүслийг нураа гэсэн үг шүү дээ. Есүсийг дагж байгаа бол хэний хүслээр явна гэсэн үг вэ? Есүсийн хүслээр даах. Хүсч ийсэн ч хүсэхгүй байсан ч. Энд чинь өөрийгөө үүсгэж чинь гэсэн үг. Бас юугаа үүсгэж чинь гэсэн үг. Цагаалмаагаа үүсгэж чинь гэсэн. Та өөрийнхөө хүсэж байгаа юм нураач. Тэгвэл бурханы хүсэж байгаа болж харах бол. Өөрийн төлөвлөгөөг нураач. Тэгвэл бурханы төлөвлөгөөг та мэдэх бол. Амин ахгүй юу? Аа. Та нар нэг дуу дуулж шүү дээ. Дуудагдсан газар та таны хүнлээ юуч тохиолдсон байна. Зөвхөн таны хүнлээ. Энэ дуу хамаагүй дуулах хэрэггүй байхгүй юу? Яг үнэндээ. Яг дуулж байгаа шиг амьдрах хэрэгтэй шүү дээ. Та яг бурханы дуудагдсан газар байгаа юу? Дуудагдсан зүйл хийж байгаа юу? Тэр чинь хэцүү байгаа бол тань дуулах, сэтгэлээсээ дуулах байхгүй юу? Уйлаад дуулах байхгүй юу? Эзэн минь тийм ээ. Би яхад байгаа зүйл нэ. Өөрийнхөө төлөвийг нураах хэрэгтэй. Бас бид байнга залбирж байгаа зүйл. Тэнгэр доо бидний эцэг минь. Таны нэр ариунаа алуулсан. За таны хаанчлал ирэх болтугай. Дараа нь хүсэлтэй тэнгэр шигээ газар дээр бэлтгэх болтугай. Дараагийнх нь юу вэ? Алхах инүүд мэддэг болж. За таны ариунаар дуусгагдах, таны хаанчлал, таны хүсэл. Багаж дараа нь өдөр тутмын талхыг Есүсийн зааж өгсөн залбиралтай хүртэл эхлээд юу хайж яаж явах тухай хэлж өгч байгаа шүү дээ. Тэгвэл үгүй эзний нэрийн төлөө. Дараа нь эзний хаанчлалд байхын төлөө. Дараа нь эзний хүсэл биелэгдэхийн төлөө. Тэгвэл юу гэсэн үг вэ? Би өөрийнхөө дураар амьдрахгүй гэсэн үг. Хэний нэрийг өргөж амьдрна? Есүсийн нэрийг өргөж амьдрна. Бурханы нэрийг өргөж амьдрна гэсэн үг. Хэний хаанчлалд амьдрна гэсэн үг. Бурхан намайг хаанчлна гэсэн үг. Миний мөрөөдлийг бас хаанчлна шүү дээ. Бурханы хүсэл төс биелэгдэх тухай ярьж байгаа юм бол миний хүсэл би ч гэсэн бурханы хүсэл биелнэ гэсэн үг шүү дээ. Тавчхандаа юу гэсэн үг вэ? Хоол ундаас түрүүн бурханы хүслийг хаагач. Бурханы хаанчлалыг хаагач. Бурханы нэрийг хаагач гэсэн үг шүү дээ. Тийм учраас эхлээд би яах гээд байгаа зүйл нь юу юм болоо гэхээс илүүгээр сэтгэлийн хандлага. Сэтгэлийн хандлага. Би миний амт миний хөш учраас би түүний хүсэл явах хэрэгтэй шүү дээ. Сэтгэлийн хандлага доошлуулаад би гэж байгаа нэг уг хүнээ доош нь чихэж ханаад. Бурханы хараа шал өөр болох бол амин. Тэгээ хамгийн сүүлийнх нь насгүй. Яа. Дагараг гинэ. Ханаас баянгүй. Яагаад гэвэл ингэж бурхан заримдаа өөрийнхөө төлөвлөгөөг бүхэлд нь харуулж байгаа хүн байгаа. Бурханы төлөвлөгөөг бүхэлд нь харж байгаа хүн байгаа. Би ямар ч энэ зүйлийг хийгээл нэг амьдралаа зориулна гэдэг мэдэж байгаа хүн байгаа. Зарим нь бүтэн харахгүй гэрнээ яг юм талыг харж байгаа хүн байгаа. За тэр нас хүртэл би тийм эзэн амжилтыг хийх хүсэж байгаа да. А зарим нэг нь уртаа харж байгаа. Бурхан тэгж харуулж байгаа тохиолдол байгаа. Зөвхөн уртаа харж амьдрах хэсгэж хүмүүс мундаг хэсгэж зөндөө байгаа.
Хоолны төлөөг мэдгүй байгаа ч гэсэн яг өнөөдөр надад эзэн юу өгснэг мэдэж хийдэг хүмүүс байгаа. Тиймээс баян залбирж ярьж би эзний хүслийн дагуу эзэн төлөвлөгөөний дагуу амьдарч байгаа үгүй юу гэдгийг мэдэж чадна гэсэн үг байхгүй. Хоёрдугаар Тимот номын 1-р Тимот номын 2-4 дээр Бурхан бүх хүмүүс аврагдаасай үнний бэлэгт ирээсэй гэж хүсдэгэ гэж хэлсэн байдаг шээ. Та ямар ч Бурханы төлөвлөгөө авсан тэр төлөвлөгөө нь хин нэгэн хүнийг аврахын төлөө байгаа маа гэж бодоход гэмгүй гэсэн. Хин нэгэн хүнийг аврахын төлөө тэр төлөвлөгөө байгаа гэсэн. Хэрвээ та энэ Бурханы төлөвлөгөө яг мөн гэж итгэж байгаа хэрнээ тэр чинь хин нэгэн хүний авралтай холбогдохгүй байгаа бол биш байна гэсэн үг байна. Биш байна гэсэн. За яриагаа дүгнээд хайртай шинэ үйлчлүүлэнийхаа таны амьдрал тань биш маа гэдэг ойлгоод өөрийнхөө амьдралыг өөрөө эзэн болох гэж тийм ухагийн нүглийн чинжтэй бодохгүйгээр Бабел цамыг барихгүйгээр яг өнөөдөр Бурхан Аавтан танаас яг юу хүсэж байна? Яаж амьдрахаа хүсэж байна? Юу хийгээсэй гэж хүсэж байна? Үүнийг байнга асууж тэр төлөвлөгөөний дагуу явснараа хожим хизээч харамсахааргүй амьдралыг бий болгосоо гэж уриалж байна. Эзэн тааны их болтон хамтдаа залбирцгаая.